За одоо бүгдээрээ яагаад хүний биед ус шаардлагатай байдаг вэ? За тэгээд өөрчлөх процессонд ус яагаад хэрэгтэй байдаг вэ гэдэг талаар авч үзье. За ерөөхдөө бол усан уул сайн, усыг аль болох ихээр сайн ингээ баг багаар ойрхон хэмжээний ингээ усан уул сайн гэдэг ойлголт байдаг тийм ээ. Гэтэл ихэд их хэмжээний ус ууснараа өөрчлөх процесс тэгж одоо нэмэгддэг байна. За тэгээд энэ сэдвээ бүгдээрээ эхлэхээс өмнө хүн ер нь бол өөрт тохирох тодорхой хэмжээний усны хэмжээтэй байдаг. За та өөрийнхөө жинг, за өөрийн биеийн жингээ 30-аас 35 мл-т буюу 30-аас 35-д үржээд за тухайн гарсан тоо чинь таны өдөрт авах одоо уух ёстой усны хэмжээ гэсэн үг. За тэгээд нэмэлтээр та дасгал хөдөлгөөн хийдэг бол 500 г-аас 1 литрийн усыг өөрийнхөө одоо тэр гарсан хариун дээр нэмж өгнө. Ингэм бол таны ерөөхдөө өдөрт авах ёстой усны хэмжээ гарч ирж байгаа гэсэн үг. Ингэм бол ерөөхдөө яг усны хомсдолд бий жаарахгүй доктортой яваад байна гэсэн үг. Тэрнээс бид нарт нэг хэсэг хүмүүс 3-аас 4 литр усыг ингээд өдөрт заавал уух юм бол ингээд 8-9 ингээд сав уух юм бол айгуу сайн ингээд би өөрчлөлт нь сайн гэж боддог байсан. Тэр бол ерөөсөө худлаа гэдэг нь батлагдсан мэт байна. За тэгэхээр ус ерөнхийдөө бол автомат зүгээр нэг юм уугангууд шууд өөрчлөх процесс тэгээд шууд эрчимтэй болоод бацин шилжээ өндөрсөд байдаг юм бол ерөөсөө биш. Харин бидний өөрчлөлтөнд яаж хувь нэмэр оруулж ийн вэ гэхлээр ингэдэм байна. Одоо бидний өөхний эс байгаа шүү дээ. За өөхний эс чинь ингээд задралт ороод тэгээд гадагшаага нөгөө нэг энерги болоод ингээд гараад тэрийг одоо шатлах гэж яриад байгаа шүү дээ. Тэгчингүүд тэр өөхний одоо эс буюу тригглицерид бол одоо тригглицерид нь одоо ингээд хоёр хуваагдаж задрахтаа буюу өөхний хүчил болон глицерол болоод ингээд задрал үүсгдэг ингээд хоёр хуваагддаг. Гэтэл яг тэр урвал буюу тэр процессыг болгох тэр задралыг үүсгэх процессыг бий болгохын тулд бие организм ямар шингний дутагдaltaй байх ёстой буюу тэр одоо процесс урвал нь заавал устай урвалд орж иж явагддаг байна. Хэрвээ бидний бие организм шингний дутагдал үүссэн за та уух ёстой хэмжээний усаа уугааг байх юм бол яадаг вэ гэхлээр тэр урвал буюу өөрчлөлт чинь явагдах процесс нь одоо хэвийн хэмжээнд явагдах юмч боломжгүй болдог. Буюу өөгч ингээд задрах гэдэг ажил бий чинь ус дутагдаад ирвэл яг тийм шууд задлаад ингээд энерги болгох боломжгүй болдог гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар гэхдээ нөө их хэмжээний ус ууснараа тэр одоо өөрчлөлт задралыг илүү хурдан болгох гэсэн юм бол байхгүй. Хурдан ихээр ингээд шатана гэсэн юм бол байхгүй. Гэхдээ ус нь бидний ус ингээд дутагдсанараа бидний бие организмд бочин солилцоонд ямар нэгэн байдлаар хэвийн бус үйл ажиллагаатай болох доголдол үүсгэх аюултай байдаг байна ус дутагдсанаар. За тэгвэл дасгалын үед яагаад бид нэг илүү их ус уух хэрэгтэй байдаг вэ гэхлээр за дасгалын үед бид дасгал хөдөлгөөн хийж байгаа үед таны биеийн жингийн ерөөсө 2% тэнцэх хэмжээний ус дутагдалд орох юм бол бидний одоо анхаарал төвлөрүүл за булчингийн хөөлд за булчингийн чанар төсвөр за тэгээд одоо биеэс гаргаж байгаа хүч гэдэг энэ болгон дээр сөрөг нөлөө үзүүлж байдаг. Буюу бид нар одоо хөсөөрөө мэдээд усаа ингээ гадагшуул алдаж байгаа шүү дээ. Тэрийгээ бид нар бэлтгэлийн дундуур усаа ууж заавал ингээ нөхж явах хэрэгтэй. Хэрвээ нөхгүй усаа алдаад ах юм бол яах нь та ядраа толгойч эргээд дотор ч мохоо өргөөд хүчгүй болоод за тэгээд бэлтгэлийн дараа ч гэсэн булчин чинь ингээ сайн амарчдаггүй болоод бэлтгэлийн үеэр булчин чинь сайн хөөл тахгүй мэдрэхгүй болоод эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар ерөөсөө бэлтгэлийн явцад заавал усыг сайн ууж ах ёстой буюу шингэний дутагдалд бие оруулахгүй байх ёстой гэдэг. За тэгээд болоогүй дасгалын дундуур ус дутагдах юм бол мөн өөрчлөх процесс удаашрах бас хандлагатай байдаг. Удаашрах бие одоо нөгөө шатаалт илүү удаан болоод хүч гараа болоод ингээд ирэнгүүт бодны солилцоо давхар унаад за тэгэнгүүт яг өөрчлөх нөгөө процесс чинь бас давхар унаад эхэлдэг буюу шатаалт багасаад ирдэг гэсэн үг. За тэгээд ус ерөөхдөө бидний бие организмд хангалттай байснаар бид нар мөн өсөх туршил за тэгээд хоол хэтрүүлэн идэх хандлагууд ер нь бол багасдаг. Яагаад тэгэхээр бие организмд нөгөө жоохон нөгөө ус дутагдаад ирэхлээр тарих шууд автоматар цангах гэдэг мэдрэмжийг тархинд өгдөггүй хамгийн эхлээд бие ус дутагдаад ирэнгүүт үлсжийн энерги дутагдж юм мэдэрэ гэдэг юм тохиог өсөх мэдрэмжийг тархилуу өгчдөг. Тэгэхээр бид нар яг цангах мэдрэмжээ дандаа өсөх мэдрэмжтэй андуурч явдаг. Та ингээд бие одоо усны шингэний дутагдaltaй байлгаалах юм бол байнгын им өссөн мэдрэмж аваад идэг гэсэн үг. Яаж ч хоол эзөрөөс ингээд чадахгүй байх юм бол яг таны бие организм чинь хоол имсээр биш шингэнээр дутагдсан байна гэсэн үг. За тэгээд бид нар ерөөхдөө хоолоо идэхээс 20-30 минутын өмнө ерөөхдөө нэг 300-аас 500 г ус уучих юм бол яадаг гэхээр хоол идэх одоо нөгөө нэг мэдрэмж за туршил нь ерөөхдөө тодорхой хэмжээнд буурч өгдөг. Хоёрдугаар гэх юм бол ерөөхдөө маш хурдан одоо хоол идэж дуусахтаа ингээд маш хурдан садгалан мэдрэмжийг авдаг юм байна л да. Тэгэхээр яг хэтрүүлэн идэх магадлалаас одоо ингээд сэргийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үед болохоор бид нар яг нөгөө хоолны дэглэм байж байгаа үед бол яг энэ аргыг бол ашиглавал маш тохиромжтой байдаг шүү. За тэгээд ус гигэнгүүд ямар нэгэн байдлаар шингэн зүйлүүдийг хүмүүст орлуулах гэдэг тийм ээ. Ус одоо шингэн зүйл ингээд уу гэдгэнгүүд газтай ус ч юм уу, эсвэл нөгөө нэг сахар орлуулагчтай ус ч юм уу, янз бүрийн одоо нөгөө эсвэл зүгээр хамаагүй шууд хүт ундаа ч юм уух гэдэг. Гэтэл тэд нар ерөөсөө юм цэвэр усны буюу биеийн шингэн ингээ хангадаг зүйл бол биш ээ. За тэгээд нэг юм судалгаагаар ингэсэн байна. Газтай ундааг усаар ингээ орлуулж үзсэн. Тэгэнгүүт эрс хүмүүс одоо нөгөө бочин солилцоо ирчимжээд жин буугаад ирсэн. Гэтэл тэрийг хүмүүс юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр хамгийн эхлээд ус ерөөхдөө бочин солилцоо сайжруулдаг юм байна гэж ойлгож ирсэн. Гэхдээ ерөөхдөө нөгөө газтай ундааг хасаад оронд нь усаа орлуулад ирэхлээр эрс тэгж өөрчлөлт гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр ус гэдэг бол ич хэдийн ундаа ерөөсөө биш, тураадаг зүйл биш. Зүгээр л бидний бочин солилцоог маш сайхан хэвийн хэмжээнд барьж идэг зүйл гэсэн үг. За тэгээд дүгнээд хэлэхэд ерөөдөө усыг өөрийнхөө уух хэмжээндээ өдөр болгон өөрийгөө нөгөө нэг байнгын тогтмол буюу одоо яг өдрийн туршид өөрийгөө шингэний дутагдалт
1 минут ч ингээ оруулахгүйгээр усыг ингээ тогтмол уух хэмжээнд уугаад явах хэрэгтэй юм байна. Их ус ууснараа 3-4 литр ингээ ус ууснараа бид нар тэр хэмжээгээр нөгөө бодис солилцоо эрчимдээд одоо уугч татах юм бол байхгүй. Яг л нөгөө уух ёстой хэмжээгээ мэдээд тэр хэмжээгээр уугаадах юм бол хангалттай гэсэн үг. За тэгээд ямар нэгэн байдлаар усыг бид нар тодорхой хэмжээнд амьдралтаа ууж хэвснээрээ зөвхөн уугч дах процесс гэлтгөө бидний бүх бие организмд сэнгэлжээдэг. Бидний бие организмын 70-80% нь уснаас бүрддэг. Булчингийн мөн 70-80% нь уснаас бүрддэг учраас тий усыг сайхан хангалттай гэдэг их биш хангалттай авах нь чухал шүү.